Эрдэнэ бүрэн сумаас түрэн гарсан отхон авраг бол шураг багийн залуу малчин Жамиан давах цэцэгсрүү нар юм. Сүүлийн 5 жилийн 1000-аас дээш тоо толгой мал тоолуулсан амжилтаараа шураг багийн залуу малчин өрхүүдийг хошуучилж байгаа малчтаа. Жамиан давах малчных энэ жил 80 адуу 60 үхэр 30 тимээ 600 хон 400 ямаа тоолуулжээ. Хаврын өр орж мал төлөлөлт эд дундаа явж байгаа энэ өдрүүдэд Жамиан давах малчных 500 гаруй төлөл мал хүлээн авахаас 250 гаруй төлөл мал хүлээж аваад байна. Гэрийн эзэн эзэгтэй хоёр хоёул малчуудтай 10 дугаар анги төгсөөд аав ээжтэй туслан мал дагж эхэлсэн бөгөөд өрх тусгаарлан айл болж бие дааснаар мал маллах арга ухаанд бүрэн суралцаж мал сүргээ 5 төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөж явна. Залуу малчтаа үлгэрлэн ажил хөдөлмөрөөр тэргүүлсээр ирсэн Жамиан давах цэцэгсрүү нарын хөдөлмөр бүтээлийг аймаг орон нутгаас өндрөөр үнэлж 2021 оны авраг малчин өрхөөр инхүү шалгаруулан шагнаж байна. 2002 онд антайгаа анх танилцал гэрүүл болоод тэрнээс хойш одоо ер нь 21 жил орчим мал малж байна. Мал сүргээ 95 төрөл дээр нөсгсөн. За нутгийн онцлог гэвэл яг хөө манай Эрдэнэ сумын цас замгаруу хайрхны үрийн энэ нутагтаа бол ярих юм байхгүй. Шилтэй бол шилтэй, говьтой бол говьтой. Хадлангийн талбай юм байж яадаг. Манай шургийн голын онцлог бол яах вэ? Одоо бусад багасаа бол шург багийн онцлог бол мал сүргээр арай илүү хүн ам ихтэй тэвэл газар. Бэлчээрийн даац одоо жилээс жил ирэх тусам муудж байна. Тэгээд одоо мал хараа чанаржуулах талдаар би бас нэлээд хүч хөдөлмөрөөр зарцуулдаг ба ер нь бол тэгээд тэр мал харын тоо толгой биш чанар гэдэгт одоо ер нь 100% дэмжиж явд хүний нэг. Эцэг малыг хаанаас авчирч байна? Эцэг малыг би одоо за энэ ховдынхаа энэ алтаа сумаас эхлээд мал хонио сайжруулсан. Дараа нь тэгэл дорнодын хөлөн буурмуураас манай энэ нутгийн сайхан ах нар би бас мал хараа сайжруулж яахын төлөө удам угсаагийн сайжруулж одоо ашиг шимийн нэмэгдүүлэхийн тулд сэтгэл гаргаж явж авчирдаг. Тэднэрийнхээ авчирсан эцэг малуудаас малаа сайжруулдаг ер нь бол. Тэгэл ер нь сайн үлдрийн малчин ер нь тэгэл хамгийн наад захын зууданд амар турахгүй шүү дээ ер нь бол. Хамгийн наад захын ажил. Тэгээд яг уу сайжруулдаг бол яг ингээд байгаагаараа байсан малын хажууд бол ер нь нэг ашиг шимэн нэг 20%-аар бол нэмэгдэж байгаа надад одоо өөрт мэдрэгддэг ер нь бол. Тэг үнэ хамгийн их ажилтаа ажиллаж хаврын цагаадаг манайх өнөө жил 300 малтай 300 онтой 200 ямаа төрс одоо яг 50% төлчөөд байж байна. Бодмал хэдэн үеэс вэ? Бодмал одоо ад болж одоо 5 сараас хэл төрж эхэлдэг 4-5 сараас. Үхэр болж байна 6-7 үхэр төрдөг. За хөдөлмөрч эмэгтэйчүүд байдаг малчин эмэгтэйчүүд болж амралтын өдөр шөнөгүй ажиллаа хийж малаа өсөхийн тулд малаа нэг төлчихсэн нэг малчсан хөлөхийн төлөө ингээд зүтгэж амьдэрч малтаа гэдэг. Аймгийн авраг малчин Жамиан давах нутгийн онцлог бэлчээрийн даац өвс ургамлын гарцтай тохируулан хонь надууг голчлон өсгдөг байна. Өвөл хавартаа малынхаа тарах хүчийг алдагдуулахгүй онд оруулан дэлгэр зунтаа золгох бэлтгэлээ хангах үүднээс ховд голын айлс авдагуу хадлангийн бүсээс жилдээ 6 тонн өвс бэлтгэдэг байна. Түүнчлэн сум багийнхаа хөгжил хөдөө аж ахуйн салбарт өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах үүднээс залуу малчдыг дэмжин 3-аас 4 залуу өрхөд өөрийн сүргээсээ 200 гаруй мал таслан өгч мал аж ахуйн салбарт доктортойгоор ажиллаж амьдрахад нь тусалжээ. Аймгийн авраг малчин Жамиан давах хэлэхдээ малчдын залгамж халаа ховордож байгаа энэ үед төрөөс залуу малчид руу чиглэсэн дэмжлэг бодлого арга хэмжээг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байгааг онцлоод бэлчээрийн даац хэтэрч байгаль их дэлхий өөрчлөгдөж ургамлын гарц ховордож байгаатай холбоотойгоор эрсцэмцэн болон хагас эрчимдсэн мал аж ахуйг төлхөө хөгжүүлбэл аливаа эрсдэлээс сэргийлэх бас нэгэн чухал алхам болж чадна гэдгийг дурдж байсан. Ховд аймгийн Эрдэнэ бүрэн суманд энэ жилээс хэрэгжихээр төлөвлөгдсөн услалтын системийг сэргээснээр хадлангийн бүс нутаг илүү сайжирч бэлчээр ургамлын гарц нэмэгдэх боломж бүрднэ. Ингэснээр малчид төдийгүй нутгийн иргэд тижээлийн ургамал хүнсний ногоо жимсгэн тариалж мал аж ахуйг газар тариалангийн салбарт хослуулан хөгжүүлэх боломж нээгдэн гэсэн хүлээлт малчдын дунд байгаа юм а.